За сайн байцгаана уу. Би бананыхаа модыг хүлэмжинтэй оруулаад нарлуулж агаад орхичжээ хөөрхий. Тэгээд өчигдөр орой гинт санаад айгу орой оруулсан би. Тэгээд оруулаад ирсэн бүр шалбаагод унжицсан байсан. Өглөө хосоод ирсэн жаавас сэрхэгдсэн байна. Тэгэхээр одоо баярлаад савын солиод жоохон том савнд хийж өгөөд тэгээд энэ ийм хуванцар ийм сав байгаа. Энийг би ийм одоо вааран натур ийм дэлсэн савнд ийм тэгээд одоо дулаархаар банана гадаа тавих юм чи. Тэгээд ийм савнд хийчихгүй гаднаас оруулж ирчээд чинь. Тэгсэн чинь энэнийхээ дотор талд уг нь ийм хуванцар ийм бортог хийх ёстой байхгүй. Тэгээ надаа ийм хуванцар энэ таармаар ийм том бортог байхгүй байна хөө. Тэгэхээр зэрэг ийм одоо тороо нэмгийн ямар шиг ийм тавиад ингээд дээрээс нь өсөс ирүүлж өгсөн байна. Дорн чулуу хийж зүгээр идэв. Тэгээд чулуу ихээр наашаа цаашаа зөөхөд энэ аюу хүнд юм чи. Тэгэд бас чулуу хийчихэр хөрт юм уу гээд тэгээд газрын самарны ийм хальс хийж өгөөд нэгсэнд хөрсөө сэрэг байлгахын тулд тэгээд энийг яагаад хийж өгч ийн үгүй вэ? Саммын дороо голдоо энэ цорхоо болохоор доошоо нөгөө шороо ногоожод байхгүй гэж ингэж хийж өгч байна. За тэгээд эвтэйхэн шиг одоо шороогоо энэнийхээ гол руу хийж өгвөл бананы суулгандаа. За би тэгээ бананыхаа энэ илүүдэл навчнуудыг авъя гэж бодож байна. Энэ доор байгаа энэ навчнуудыг аваад за ингээд энэ доотлих нь бүр доотлих нь энэ дээр унаад байгааг нь аваад навчнуудыг нь за одоо ингээд энийг одоо эхлээд энэ рүүгээ би шороогоо эвтэйхэн хийж өгөөд тэгээд дараа нь өрсөлдөхийг юм те. За би дорн дивсэн энэ нөгөө нэмгэн тороо ингээд эвтэйхэн шиг шороо хийгээд өргөчлээ. Хоггүйгээр эвтэйхэн тараа тэмгэрээр нь ингээд шороо хийцэн. За одоо энэнийхээ дээрээс энэ зорилт ийм яг өрсөлдөхий гэдэг шороо байгаа. Энийг бүр одоо энийг эхэлж аваад банана эхэлж аваад энэ дээрээ тавиад одоо энийг ингээд аваад шороотын энэ дээр тавихад бараг дүүрэх бах. Дээрээс нь жоохон нэмээд бууцнаасаа хийж өгнө. За би одоо хийчихэд харуулъя. За би банана ингээд гаргацсан байж байна. Өнгөрсөн савнаасаа энэний доор би болохоор нөгөө чулуу хийж өгсөн. Шорон доошоо нэгсэндээ гарахгүй хоёрдугаарт ус хэрвээ дороо тунах юм бол ус нь хөрсөө илжрүүлэхгүй сайн гээд тэгээд энэ чулуу хийж гсэн байсан. Энэ рүү бол чулуу хийж гсэнгүү. За одоо энийг цөмрийн рүүгээс суулгая. За одоо ингэ шараа хийгээд өчнөдөө. Өө ямар хөөрхий юм бэ энэ хараа. Хажуунаас нь зөндөө олон банан гарч ирж штий. Энийг одоо жоохон томроод ирэхээр салгана. За одоо шараагаа хийгээд өгье. За би зориултын сайхан бууц хийгээд өгөөд өргөчлээ. За энд гарч ирж байгаа 2 шиг банан том болохоор нь сайхан аваад салгаас суулгана. За би хүлэмжнээс сая энийг харчаад оруулаад ирсэн. Би хүлэмжинтэй сая ойр дулаараад байхаар нь зэрэг авокадоныхаа модыг гаргацсан байгаа. За би тэрийг үзээд одоо ямар байна уу гэд. За ямар ч байсан банана аварчлаа хүлэмжинтэй хийгээ хөлдөөцсөн байсан нэгэ. Би сая хүлэмжнээс энэ саваа авахтаа харсан нэг ямар ч байсан нэг авокадо хөлдсөн шинжтэй харагдчихсэн. За цөмөр үзье. За гадаа бороо ороод юм.
Вандууны маань өрсөлдөө юм гоё хിവэрэ байж байна. Би энэ даминдаа нэг хүлэмж шиг юм хийсэн. Ногоогоо тэгээ тавьсан байхгүй юу. Энэ болохоор авокадо маань гайгүй байна. Энэ болохоор инжирийн мод байна. Инжирийн мод ч гайгүй байна. Энэ болохоор нөгөө агаарт өрслөөсөн сарна. Энэ инжир ч гэсэн агаарт өрслөөсөн инжир шүү дээ. Энэ хараа энэ бүтчиж энэ авокадо хөлтсөн байна хөө. Энд болохоор яншуу гаргаж тавьсан юм да. Энийгээ дээрээс нь бүтээчээд байгаа байхгүй биш үү? Шин болохоор аминдаа дээрээс нь бүтээгээд тавиад байгаа юм гэсэн чинь банан маань хөлтсөн байна. Бусд нь гайгүй байна. Энийг харин яах вэ хөө оруулах уу? Оруулчихдаа өөрхий. Энэ хөлтчиж энэ нэрээ том юм болохоор гайгүй байсан юм болов. Сарнаа бас хөөрхөн гарч ирчлээ. Гэтэ хүүтэн байх шиг байна. Арай өшөөд зузаан юм авчихаас. За энэ том инжирийн мод гоё юм. Өнөөдөр их хүчтэй бороо орж байна. Энэ хараа росмарин, энэ салат, энэ болохоор өвлийн салат. Энэ хөөрхөн шилтгэсэн росмаринууд маань тэгээд энэ хүрийн нүднүүд маань ийм гоё нөөх. Сармис бас гоё байна. За энэ рүү бас хэдэн ларын шигтгсэн байсан. Тэр маань бас зарим нэг нь гата, зарим нь гайгүй гоё байна. Энэ хараа хавар шигтгсэн хүчрнүүд маань гоё биш шүү дээ. Алюминий, торийн тэгээд энэ занзын хүчрнүүд шигтгсэн. Энэ гоё байна. За энэ намар шигтгсэн саримсууд нэг юм гоё юм. За та бүхэнд амжилт хүсье. Би одоо энэ саванда цэцгэлцэн байгаа. Улаан лайлаа суулгах. Тэгээ та нарт бичлэг хийж харуулъя. За банан маань сайхан ургах болтугай.